ганц би байгч давуу тал бас сул тал байгаа, хостой байгч давуу тал бас сул тал байгаа шүү дээ. Тэгэхээр яг гоо жоох энийг аяар дэлгэрэнгүй юм ярих гэдэг юм л да. Юу яадаг штэ хүнтэй үрхэл хэлэхэр чинь найзуудаасаа хүндэрдэж штэ. Тэр найзуудаасаа юу? Маш их зүйлийг амжуулна. Дахиад нэг хүн халамжлах шаардлагагүй болно. Өөрийгөө халамжлана. Өөрийнхөө амжилтыг халамжлана. Карьерийг халамжлана. Үнэд үзэлтэй тий. Ер нь бол яг шулуухан хэлэхэд бол тий. Эмэгтэйгээс эрэгтэй хүндэрөөд бид нар болохоор эрэгтэй найзуудаасаа хүндэрдэг ч юм. Тийм бол Эмэгтэй найзуудаасаа хүндэрч байна уу? яг тэгсэн тий. Өстой илүү цаг шиг их юм байхгүй шүү дээ. Тэгэл чатлаад ингээл ёо хар ядаргаа тэрний зүгээр унтаад сайхан эсвэл оронд нь дуртай юм байгээд хэрэгчлээтэй. Лууж найзагтаж чанга гэж магаддаг байсан юм. Найз нартайгаа гаргах цаг нь илүү багасчдаг. Яг эхлэл хэсэг дээр нэр яг юу нь бол яг ингээ хайр дурлалын хайцанд ороод ирэхээр эргэн тойрногоо ер нь жоох ингээд салгамад болчтой юм. Эрсдэл маш бага орно тий. Тэгээ ингээд жишээлбэл яг урдаа байгаа ажиллаа ч юм уу тий. Яг өөрийнхөө одоо хүсэл мөрөөдөл зорилгынхоо төлөө ингээд хамтдаа ингээд гол тэгээд явах нь тэр нь илүү. Тэгэхгүй юу ч алсан юу хантай гэх юм уу? Одоо ингээл за тэрмэн байгаа юм чинь гэлээ авир тайршир шүү дээ. Ганцаараа бол би дэндүү амар тийм дураараа байх гэдэг таахгүй. Тэгэхээр ингээд жоохон ингээд хараа хяналттай байвалаас арай дээр. Хараа хяналттай ч гэсэн. Ингээл өдөржин ажил дээр байж байгаа л ингээл орой гэртээ ирсч ингээл халуун хоол хүчиг л гоё шүү. Гоё шүү. Ер нь бол сар ганц фэнтэй олно л гэсэн үг шүү. Тэр хүний нүдэнд л ерөөсөө би одоо хамгийн Гол юм. Гоё ч юм. нүрээ бодсон ч будаагүй ч. Ингээд хүнтэй үерхэж явах юм бол яг нэг хажууд нэг тийм ингээд нэг хэцүү асуудал тулгарх юм бол нэг хажууд нэг юм төшиг тулгууртай байдаг гэх юм уу. So за бич. Нөгөө ганцаараа байхдаа яг ингээд хувь хүн талаасаа ганцаараа байхдаа аягүй хөлөө өгчөд байгаа байхгүй. Би нэгээ ингээд яг дээшээ хөгжих тэднэр би биндээ тулхиж болоод ингээд туслаад явах тийм айгу боломжтой. Сингл байж үзээв штэ гэж. Сингл байсан бол битгүй гадаадд л байх байсан багт. хэний ч хараа хяналтанд биш. Хинт чардуулахгүй хэнийг ч хардахгүй намар. Сэтгэл зэвгүй. Өөрөө хартай залуу хаа тий. Би болохгүй л нэлээд болоод л нэлж битээд би бинийг урамшуулад Чи бол одоо ганц биш үү тий. Найз хүн байхгүй. Хоёулаа сингл шүү. Тэр нэг эрэгтэй хүний одоо нэг би физиологи онцлог гэж тэрийг яаж хийж болох вэ? тэгээд сүүл тийм л өстэй чи отлоо сингл явж байгаа. Тэгээд чи зүг үнэ олохын тулд бас нэлээд relationship үзчихэж байна шүү дээ. Чи ихлээд бүдрэнтэй уулзаа шууд relationship болчихгүй юм уу үстэй. Уулзаад юм бас тийм 4-5 удаа ч 7-8 удаа ч. Тэгэл 7-8 4-5 жил юм тэгэл цаашаа relationship болцсон биш юм. Тий шууд чи relationship бичихгүй юу үстэй тэр одоо. Relationship-ийг тэгээд ингээд үзээд цаашаа явахгүй бол болоод дараагийнх руу ордог юм шүү. Тэрэндээ жоохон ингээд өгөөж мөглээд ахаар нэг ядратай санагдчихлаас. Өөр нэг асуудал байхгүй. Тэлж байгаа. Мэдээж бол хардалт гэж нэг юм байна шүү дээ. Тэр угаасаа хүн бол хас олон л байгаа. Тэр нь жоохон нэг тийм хэцүү байж магадгүй. Гэтэ мэдээж бас гоё л доо. Харгүй хүн гэж байдаг бол байхгүй тийм. Яг хоо нэг тийм үг үүдэж тий хурдан явъя гэвэл ганцаараа бүр хол явъя гэвэл олоолаа гэх тий том амжилтанд хүрэх бол олоолаа. Энэ хүн бол ганцаараа л амжилт хүрэх гэдэг. Зөв би харилуу. Нэвтрүүлэг таалагдаад илүү ихийг үзхийг хүсвэл Яг энэ channel-ыг subscribe хийгээд Сэтгэлээ комент хэсэгт үлдээгээрэй. Бид хоёр уншнаа. Bye bye. Харин тэрэн дээр бас хүмүүсээс маргалаад байхгүй. Жишээлбэл манай нөхөр эрэгтэй эмэгтэй найз байдаг бүгд. Яагаад байдаг байхгүй гэдэг чинь те миний бодлоо. тэ найз гэж боддог эрэгтэй хүмүүсээ л бэлэрээ. Найз биш шүү гэдэг.